Кордон цааш ч ажиллаж байгаа юм шиг. Тэр одоо дотроо green tea-тэй. Tomato. Жээс tomato юм болоо. Санаа жинийна. За та нар мэдж байвал манайхаа би саяхан 7 хоногийн аялалд найзтайгаа хамт явчаад ирсэн байгаа. Бээжин рүү явсан. Тэгээд амттангууд зөндөө авчирсан заяо. Гэхдээ манайх ингэсэхгүй. Би өгний амттангуудын бичлэгийг болгоо хятадтай гоё ингээ хийчихье гэж бодсон. Тэгсэн чинь бүр амар завгүй. Кланда явсаар хагаад тэгээ нэг мэтгэд ирсэн. Тэг ямар тач би зөндөө олон амттангууд авчирсан байгаа. Бүгдээрээ хамтдаа оноогоо өгөөд эцэцгээе. За эхнийх нь юу идэх вэ? Эхнийх нь ийж үзмээр байгаа байж чиж. Энэ. Тэр дотроо green tea-тэй. Оохолч. Мөн холоогүй юм байна. Дээлээс нь жоохон хайрцан болохоос дотор нь юм гоёор байна. This is good. Гадна талаа мөөч зөө. Дотроо ингээд талхтай дундаа юм матча соустай тэгмүүд энэ дээдлийнхэн цагаан юм бол бас талах юм шиг байна. Тэг юм гоё олон давхархтай. This is good. I'm gonna give 10-аас 8 оноо. Энэ бас амар сонирхолтой харагдсан маа. Эрдэнэ шиштэй талах. Шууд эрдэнэ шиш үнэрсэж шít. It's cute. Дотроо ямар нэг юм байхгүй юм болов уу? Дотроо та эрдэнэ шиш юм соус байгаа юм шиг. Яг гисли шишний амт. Энэ донд нь амар юу шиг юм байна. Эзэн чихэр юм шиг. 7 оноо. Энийг хэлж үзсэй бүгдээ. Энэ юм хатаас нь заагаас юм шиг үлээ. Яг Бээжингийн хамгийн гоё гэсэн дэлгүүрээс нэдрийг авчиж авсан. Би ер нь хятад амтсан 8 дургүй байхгүй юу. Гэхдээ яхав тэ бас хятад руу явсан юм чинь тэгээд юмнууд ийж үзийгээд тэгээд дандаа айгүй гоё гэж бодсон юмд авчирсан байгаа. Хятад бас амар муухай нөжсөн зөндөөл байд юм бэлээ. Амар хямдхан ч юм уу тиймэрхүү юмнууд бол бид авч идэр юм байна. Заагаас үнэс чинь шууд. Цааш шиг тийм материалтай юм байна. Ингэж ажиж штэ. Тэр жоо тийм кордон цааш ажиллаж байгаа юм шиг. Дандаа тийм чихэрлэг мэдж байгааг ийм мэдсэн ч юм байна. 10-9. Тэр ийм ингээ байж идэг 0 калоритой зэм манайха ийм цэцгнөр. Яса пичний амттай юм байна. Би энээс бол хятад байхдаа идсэн. Таарсан. Араас. Энийг авсан юм байна би. Тохиолдсон юм. Яг л байдаг эзэн чихэр. Тэмээ жоохон дургуй төрлийн эзэн чихэр. Нэг тийм амт нь айгу сул хатууч ш зөөлхөн жиш нэг тийм их сонио. Нэг тийм сонио эзэн чихрүүд байдаг шүү дээ манайхаа танд мэдхүү. Энд 10-4 оноо. Би энэ жоохон дургуй маа. Йоо. За яах вэ дээ яах вэ? Тийм. Би энийг бол нэг ч удаа ивч үзээгүй. Юунаас харсан? YouTube бичлэг, Instagram Reel, TikTok-оос нэг харж ирсэн. Тостой гэдэг мэдэж чинь. Тэг ажиллаж жоохон урамтай. Яг юм халуун ногоотой зөө. Амар ажиллалт нь айгүй гоё ингэж ажиллаад. Нэг not bad дөө. Би ингээд амар муухай гэж бодож байсан чинь миний төсөөлчснөөс бол гайгүй байна. Энд 10-аас 6 оноо. За энэ ундаа уч. Энэ ундаа болохоо blue нэртэй ундаа юм байна. Лимон амттай. Миний амт үзэх үгээрээ. Энэ юу юм бол эрзэн чихэр юм шиг байна даа. Мелоны амттай эрзэн чихэр. Энэ солонгос юм гэдэг нь шүү дээ. Меруна гэдэг нөгөө нэг мелонтой. Яг тэрнтэй ижлэг үнэрчж байна. Энэ ингээд дээдлийнхэн шар доотлийнх нь ногоон байгаа даахгүй юу?
Ногоон шар хоёулаа юм өөр. Амар зөөлгөл ирсэн ч гэнэ. Гэтэ амт нь амар сайн амтдаж чинь. Нэг л өөр мэт. Энэ хэдэн өгд юм лээ. Араас 7 ноо. Энийг хэд өгчтэй юм. Чипс шүү дээ. Халуун ногоо тийм эдсэн бол миний ам амтлахгүй байгаа юм эсвэл ямар амтгүй байна уу? Зүгээр нэг бичин шиг амт. Гэтэ энэ дажууд юм. Араас 8 оноо. Үүний 8 олон төрлийн ногоо амтдаг гэсэн тоххой үү? Ногоо нэг амар амтдахгүй байна. Гэтэ яг хөрхөн амттай байна. Энэ яста хөөрхөн байгаа юм аа. Tomato. Жээс tomato амт болоо. Нэг аим хөөрх юм аим жондог хөөрх. Дотор нь юу ч байхгүй шүү дээ. Энэ улгаанлал амар амтдах тийм болов гэж утсан чинь айгу хальт амтдаж чинь амар хальт. Дотор нь яг зөөлгөн. Гэтэ ямар аргагүй. Гэтэ энэ дотортой бол улгаанлал зохицохгүй мэн үү. Энэ бас дахиад нэг юм байна. Энэ бол chocolate тий. Дотроос нь ингэж chocolate гарна л гэж юм. Тэгээ одоо яах юм байгаа. Амар шүү дээ. Оо энэ хоёр шиг юм шүү дээ. Ямар хөөрх юм бэ энэ одоо. Энэ саний миний амсчин татнуудаас хамгийн гоё амттай. Уяанда сайхан юм үзэж сунгаа идүүд гоё юм байна. Энд 10-аас 10 оноо. Тэгэл нийтг амар л их юм үлдээд шүү манайхаа. Дундаа орж ин дүнгэж. За энэ болохоор sour ирсэн ч хэрэм шүү байна. Миний дуртай өнөрлөө биш нэ. Энэ зүгээр нөгөө Harry Potter-ийн гадуур нэг юм эзэн чирэгдэн штий. Тэрнтэй бүр яг адилхан. Ямар ч ингэ ялгаахгүй. Тэр зураг мог нь юм амар өсөхгүй юу? Тэнгүүд нь би амар савар юм болов гэж бодчихсонгүй байна. Энэ юм гоймон боталцсан. It's good. Яг гойм шиг болчих. Spicy chicken ямтай. 10-аас 10 оноо. Манайха нэг удаа Oreo-гийн green tea. Тэгээ энэ дотор ингээд дотроо юм хоёр шиг байт юм лээ. Би нэгийг нийцсэн шүү манайха уучлаарай. Надад бол энэ амар таалагдсан. Green tea-тэй мөртлөө энэ болохоор юм cool гэсэн байгаа байхгүй юу? Тэгээд юм жоохон гаа амтдаад байдаг. Би наа санд бүр амар дуртайхгүй юу? Хажуугаас нь жоохон ингээд амнат ингээд нэг юм гаа ингээд аяархан оршиж өгдөг. Тэгээ амар гоё. 10-аас 9. Оо бишда. Сая хэдүүлээ улаан нийцсэн штий. Нэг дуртай юм. Энэний шар нь ш манайхаа. Энийг шууд идэл та. Chicken BBQ нэ. Яг chicken BBQ амтж чинь. Яа бас нэг юм уу дэ. Ийм юм. Энэ тийм гадар ууттай юм шиг. Гэтэ гоё юм. Энэ тийм сонин амт байна. Юу ч хэлэх нэг гадар нэг уут ингээд би бас уут нь хамж хэлээд байгаа шиг. Гадар нэг юм уут шиг юм байгаад байгаа байхгүй. Энэ хоёрт 3 оноо өглөө. Энэ нь арай гайгүй. Манай гадаа харахгүй болох гээд хэдүүлээ бичлэг хийгээд байдаг. Яах вэ? Газ хийгээд дуусгах чи зөө. За энийг идэж үзье. Юу вэ? No thanks. Ярвас нэл. Би уг ногоо амар сайн иддэг зэ. Би зүгээр бүхэл төрлийн ногоо идэж чадан зэ юу. Гэтэ энийг бол идэж чадахгүй байна. Энэ бүр ингээд зүгээр жирийн энэ ногоо нь амар гоё. Гэтэ ингээд чипс болгосон чи ямар сонио амт вэ? Ийм авсан би. Би энд амар дуртай. Халбаг нь энэ дээр байна. Cheers. Энэ бас би юу авсан бэ энэ одоо?
Яг дог шиг гоё гадуур коконат юм өөрмөгтэй дог шиг амттай. Гоё юм байна. Энэ бас гоё юм байна. Төсөөчснээс дайжгүй шүү. Миний ингэж амар гоё ахтаа гэсэн юмуд муухай яагаад, амар муухай ахтаа гэсэн юмуд гоё яагаад. Одоо амар баган үлдчихлээ манайха. Нарта. Let's try this marshmallow. Энэ ястаа гоё юм шүү дээ. Энэ бүр амар гоё маршмеллоу байна. Тийм усан үзмэн амар амтагдаад амар гоё амттай байна. Ерөн сүүлрээ онооч өгж явах болчихсон шүү. Би бүр амар их сахар чихэртэй мэдсэн чинь хологчлаа манайхаа. Энэ дотроо амар олон төрлийн модтой чихэр байлээ. Янз бүрийн өнгөтэй. Энэ жишээлбэл ийм модтой чихэр. Лемоны амттай. Энэ болохоор мелон жигнэсээ. Гадаа бороо орчтой. Модтой чихэр шиг л модтой чихэр. Зүгээр яг нэг дэлгүүрүүдэд нэг Монгол дэлгүүрүүдэд зардаг нэг хямдхан модтой чихэр өгдөн шүү дээ. Нэг сонио амар сонирм нэг модтой чихэр өгдөн шүү дээ. Яг тийм модтой чихэр. Энэ ч гоё юм биш нартай. Үүний дотор аим хөөрхөн. Тийм амар таалагдчих чинь. Та нарын дээдлийн хар заяа. Доотлын ишийг хар заяа. Тэгээ хойдлын хар заяа. Дээрээ энийг турч үзье. Вау. Энд би экстра оноглоо. Тийм өрмөц амт. Нэг модтой чихэр болгоноос гараад идэг амт бол биш. Тийм мөртлөө энэ болохоор скедлэсийн модтой чихэж яахгүй скедлэс. Гэтэ энэ бол скедлэс шиг амтдаггүй. Гин цанцаа. Бүр яг энэний амт. Яг энэний амт. Энд би адилхан биш дуусаа. Би энэ 10-аас 7 оноо гэж. За сүүлд нь хэдүүл минь хоёрхан юм үлдлээ. Хоёулаа юм талхнууд байна. За энэ болохоор да нэг ширхгэн зардаг. Яг нэг ингээ ойр тарангуудад аим гоё харагдсан нэг юм чиз кейк шиг юм шиг нэг тийм гоё талах байсан. За энэ болохоор санийхтай яг адилхан мөртлөө дундаа ийм сүүн кремтэй. Яаж харах. За ямар ч тач бүгдээр ихлээд эндээс нь дээд шиг гууж юм байна. Эсвэл муухайгаас нэлээд тэр бол аим гоё харагдчих. Энэс би нэг өндөрний юм кексүүд өгдөө шүү дээ. Яг тийм юм шүү дээ. This is not bad. Чи над шиг одоо цавцсан байгаа үед ээж өгөхгүй. Аймаг өссөн үед дээр юм байна. Нөгөө эрдэн шишин татах юмштай байх юм. Нөгөө эрдэн шишин татахтай бүр яг ажил амттай шүү дээ. Миний төсөөлж хийсэн шиг гоё биш юм. Шат disappointed шүү дээ. За ямар ч хятад амттангууд имшлэг хийлээ. Тэгээд би өөрөө хятад яваад өөрөө яг ингээм амттангуудаа сонгоод авсан чинь амар гоё илээ. Тэгээ манайхаа би имшлэн дээр болохоо өөрийнхөө үзэл бодлоор ингээм муухай байсан бол муухай, гоё байсан бол гоё гэдэг хэлсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань бүгдээрээ ойлгоорой. Би өөрийнхөө ингээм амтаар те мэдрээд хэлж байгаа шүү. Тэгээд та нараас өөрсдөө турш үзээрэй. Тэгээд аль нь энэдээс хамгийн гоё харагдаж байгааг дээр коммент дээр үлдээд өгөөрэй. За тэгвэл дараа имшлэг бүгдээрээ уулзцгаая. Bye.